Өглөөний дэлхийн өглөөний Улаанбаатар дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчданд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Ариун болон цэцэг нар хамтран хүргэж байна. За найруулагчаар Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ зажил хож өрөөтэй орбит хамтран ажиллаж байгаа бол дэлхийд танигдсан тэргүүн чанар хямд дунд таврагуудын багт нэгдээр өрөөтэй Максис дугуй хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд тэргүүнээ сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За Улаанбаатар 7 цаг 13 минут болж байна. Өнөөдөр 2025 оны 5 сарын 27-ны өдрөө. За он гараад өнөөдөр 147 дахь өдөр бол он дуусахад 218 хоног үлдсэн байна. За үргэлжлүүлээ цаг агарын мэдээллийг танилцдаг Улаанбаатар хотын урьдчилсан 5 хоногийн цаг агарын мэдээллийг. За одоо 7 цагийн байдлаар гадаа 14 градусын дулаан байгаа бол өдөртөө 29, шөнөдөө 16 градусын дулаан гинэ. Маргааш буюу хав гарагт өдөртөө 27, шөнөдөө 3 градусын дулаан хонох юм байна. За тэгээ өдөртөө дуу цахилгаантай баазаргийн аадар бороо орно гэсэн байна. Шөнөдөө бас бороотой хонох юм шиг байна. За тэгвэл пүрэв гарагт өдөртөө 19, шөнөдөө 5 градус бол баасан гарагт өдөртөө 16, шөнөдөө 6 градус. Харин нэм гарагт өдөртөө 18 градусын дулаан байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр 5 сарын 27-нд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярьдаг. Өнөөдөр дэлхийн маркетеруудын өдөр тохиож байна. Оо. За маркетингийн одоо ажил хийдэг, маркетингтэй холбоотой хүн болгонд өнөөдрийн баярын мэнд хүргэе. За ер нь би бас буруу санааг бол Монголд бас маркетингийн 2 том холбоо байдаг. Маркетингийн үндэсний монголчуудын холбоо, маркетингийн холбоо гэдэг 2 холбоо байдаг. Энэ холбоод маркетингийн өдрийг тохиолдуулаад бас өдөрлөг тэмдэглэдэг санаж байна. За би энд нь бас нэг хэд хэдэн удаа оролцож ирсэн. Ер нь маркетингийн холбоонд бас холбоотой. Яг тэгэхээр би чинь бас анхны ажлын гараа маркетингээр эхэлж байдаа. За би чинь Unitel 2007 онд за анхаал яг маркетинг хийж эхэлж байхад маркетингийн албанд нь ажиллаж байлаа. Ястаа будаг ханхлаас 21-д залуу ороод бүгдийг нь ахаа гэж хангал маркетингт ажиллаж байлаа. Өнөөдөр тэгвэл манай 2 цэцгийн төрс өдөр үгүй баяр өдөр юм байна шүү дээ, тий? 2 Номин цэцэг, мигмар Тийм цэцэг. манай одоо албанд ажиллаж байгаа номин цэцэг, 2 цэцэг. За 3 цэцэг бахан цэцгүүдтэй манай албач нь. За бүгдээрэнд нь маркетингийн баярын мэнд хүргэе. За тэгэд маркетингийн ажил бол миний бодлоор их гоё ажил санагддаг. Ер нь бол ёстой нөгөө толгой шаардах юм шиг байгаа. Толгойч одоо за яг толгойч бас шаардах байх. Гэхдээ бас ийм их тийм уран бүтээлч илүү тийм хайрцагнаас гадуур сэтгэх шаардлага хаяа гардаг. За яг тийм ажлыг хийвэл их сонирхолтой санагддаг. Би өөрийгөө их азтай гэж боддог. Ер нь за тухайн үед 2007 онд нэг тийм маркетингээр ажилтдаг тийм компани ховорхон байсан. Тэгж их мөнгө зарцуулдаг, тоглолт хийдэг тийм компани ховор байхад Unitel-д тухайн үед ажиллаад бас их тийм олон юм сурсан, олон гоё тийм түүх гэх юм уу, туршлага хөрвүүлсэн юм шиг санагддаг. Би саяхан нөгөө Нью-Йоркт төлөө хаана үлээ маркетингээр сууж байгаа. Тэгээд ажилдаг нэг одоо юм жинзийн үеийнхний төлөөлөл бас нэг юм хитэн фастаг байсан байхгүй юу? Монголд ингээ маркетинг гэхээр захирлууд ингэж боддог гинэ. Шууд л ерөөсөө ингээл маркетингда мөнгө гаргалаа тэр мөнгө шууд ингээл борлуулалт талаар гараад ирэх юм шиг тий. Эсвэл шууд ингээл өнөө зарах гэсэн юм 8 их ингээл хит дахин дуулаад зарагдах юм шиг боддог. Гэтэл маркетинг гэдэг чинь шал өөр зүйл хийдэж штэ. Одоо жишээлбэл хэрэглэгчтэй судална, хэрэглэгчтэй судалж ийж одоо жишээлбэл насны ангиллаар нь тий ингээд амар сайн нөгөө боловсруулах ийм зүйл байхад чинь зүгээр л ингээд нэг юм худалдагч юм шиг загнаад идэг. Тэр нь жоохон хэцүү байдаг гэж ярьж ирсэн. Яг зөв мэдээж хэрэг анхан одоо бизнес анх үүсэж байхад бол маркетинг гэхээр худалдах хэсэг нь л байлаа. За гэхдээ энийг нь яг задлсан хүн бол Котлер гэдэг хүн байдаг. Тэгээ яагаад дэлхийд дахин маркетингийн өдрийг энэ өдөр тохиолдуулж тэмдэглэдэг болсон гэхээр энэ өдөр Котлер гэдэг хүн төрсөн. За Котлер бол өөрөө маркетингийн орчин үеийн маркетингийн суурийг тавьсан гэж үздэг. За 4P гэж сонсч байсан баг. За одоо нөгөө product, price, place, promotion. За энэ чиглэлээр ерөнхийдөө жоох ажилтдаг хүн бүгд л 4P-гээ ярьж байдаг. За тэгээд энэ маркетинг бол зөвхөн ийм юу башээ одоо ийм ингээ худалдах биш. Энэ дотор олон үйл ажиллагаа дотор нь агуулгадана. Яг түрүүний манай цэгийг хэлсэн шиг хэрэглэгчээ судална. За тэрийгэ боловсруулна. За тэгээд үнийн бодлого гаргана гэл маш олон цогц аргуудыг оруулж идэг. За тийм ч учраас Филипп Котлер гэдэг энэ хүн маркетингийг өөрөө хэлэхдээ маркетинг бол зүгээр нэг ухаантай арга олох биш ээ. Энэ бол жинхэнэ хэрэглэгчийн харилцаан дээр үн цэн үүсгэх урлаг юм а гэж тайлбарласан байна. Тэгэхээр маркетингийг дотор нь ажиллаж ирсэн хүн хүртэл маркетинг гэж яг юу юм гэхээр бас бүрэн гүйц тайлбар хэлж чаддаггүй. Яг тэгэхээр
олон асуудалтай холбогдоод эхэлдэг. Одоо яг ялангуяа манайх одоо жишээ нь би одоо Unitel-д ажиллаж байхад, маркетингээр ажиллаж байхад бүх асуудал татагдаж орчих гээд байдаг байсан. Тэгэл яг эргээд одоо хаан зааг нь агааж ойлгохгүй сүлдээ бараг гүйцэтгэх захирдаг юм байна. Тэгэхээр ер нь бол урлаг гэж хэлж болно. Тэгэхээр урлаг гэдэг нь бүрэн гүйцэд ингээд нөгөө тайлагдаж, ойлгогдож, тайлбарлагдаж амжаагүй гэж бас нэгэн төрлийн хэлж болох юм те. За ямар ч байсан ингээд энэ компани борлуулалт нь сайн явж ирэвэл энэ сайн маркетингтай гэсэн үг байх те. За тэгээ сүүлийн үед маш онцгой болж байна. Яг тэгэхээр хуучин бол маркетинг чинь ингээл бүтэн ингээл хоёр хуудас ингээл рекламад хүн бол уншдаг гэсэн юм чинь. Өөдцөө хүмүүс тэгээд ингээ маркетингийн ингүүд бүгдийг нь уншаад ингээд суудаг гэсэн. Одоо бол тэгэхээр үзэл ерөөсөө сонирхол татахгүй бол ерөөсөө тэгэхээр хүмүүсийн анхаарлыг татах гэдэг гол асуудал болсон. За энэ дээр хамгийн том тоглож байгаа одоо жишээн тоглогч бизнесийн шинэ зарчмыг бий болгож байгаа юм бол миний ойлгож байгаагаар Elon Musk. Elon Musk Tesla компани маркетингд огт мөнгө зарцуулдаг өмрлөө яваад байдаг. Яг тэгэхээр юу н захирал нь хамгийн том юм нөлөөлөгч инфлюенсер болчиход байдаг тийм. Өөр тэр чигээрээ зүгээр маркетинг нь явж идэг. Тийм. За тэгэхээр манайхан комментоор за маркетингээр ажилладаг хүмүүс бол орж ирээрээ тэгээд минь төргий хаана ажилладаг, ямар салбарт ажилладаг хуваалцвал бас их сонирхолтой байна. Аргууны үсийг гахсан хүмүүс л байна. Хин гэдэг лам бэ л гэж байна. За. Аргуу мөн дуунч мөн байна л даа л гэж байна. Өчигдөр ч бас хөгөөж ирсэн шүү. Ер нь өчигдрийг халаад ахаар за урт ус чи ядаргаа юм ба штэ. Тэгээд за ер нь хосч идэ гэж одоо гэрт байдаг би ууг нь юу авцсан байсан. Машин авцсан байсан. Тэр хосох гэж дийлдэхгүй. Тэгээд хүүгээ бас гуугаад хүүгээ яагаад гэсэн чинь бас чаддгүй өрхий сандраад анх удаа оролцож жоохон бухимдсан чинь хүүгээс яцсан уу гомдос нэгэд юу өсчөнд очиод л сайхан яцсан л та. Одоо уул тавилж байгаа л авахулц тэгээд сайхан байна уу. Одоо хөөдрөн штэ аргуна даранда. За яах вэ? Дулаан үеэр нь халууцгүй л байвал хүтнэр нь гүрийчих байхаа. За хоёул хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. 7 цаг 19 минут болсон байна. Хамтран ажиллагчаар зажил хож Orbit хамтран ажиллаж байна. За Orbit бохин дэлхийд танигдсан бохны брэнд. За Mars Wrigley компани бүтээгдэхүүн гэж өгдөг. За энэ бохин шүдний болон амны хүндийн эрүүл мэндэд тустай гэдгээрээ хамгийн онцлог юм. За одоо GS25-ын бүх салбараас Orbit бох болон Orbit Airwaves, Juicy Fruit, Experiment гэх мэтчлээ одоо бидний сайн мэдээ бохнууд байгаа даа шүү дээ. Энэ бохнуудын худалдаа авалтыг хийгээд GS25-ийн кассан дээр аппликейшн уншуулгууд 5 сарын 20-оос 8 сарын 20 хүртэл үргэлжлэх юм цуглаанд оролцох эрхийн авах юм байна. За ингээд 8 сарын 20 хүртэл таны бох худалдаа авсан нэг эрх дахин цуглаанд оролцоод байх боломжтой учраас хэдэн ч удаа бэлгийн эзэн болох боломжтой ингэнэ. Бид нар бох авахар бол ерөөсөө GS25 авах нь шүү дээ. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг 88 88 31 гэсэн дугаараас авна. 88 88 31. За тэгэхээр манай нэвтрүүлэгтээ зажил хож өрөөтэй Orbit хамтран ажиллаа баярлаа. За баярлаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжлэн дараагийн сэдвүүдэд бүгд орцгоё. За дараагийн сэдв өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүмүүс хин юм бэ гэдгсэн. За өнөөдөр Johnny Depp охин Lily Rose Depp төрсөн юм байна. За түүний талаар ярина. Хоёрдугаар нь Blippi гэдэг нэг юм хүүхдэд зориулсан боловсролын контент бүтээдэг залуу байдаг юм байна. Тийм шүү дээ. Би сайн таних юм. Тийм Blippi-гийн талаар яри өнөөдөр төрсөд юм байна. Би нэг тийм сайн мэдгүй л дээ. Зүгээр нөө хайлтал нөө дүү үзэж хатыг ганц нэг харж исэн. Тэгээд чи яадаг залуу юм бол гэж судалж үзсэн чи бас сонирхолтой санагцсан. За Lily Rose Depp-ийн талаар эхлээд яри. Ер нь бол төрхөөсөө л од байсан гэж хэлж болно л да. Нөгөө хоёр од хүний дундаас төрж байгаа болохоор дэлхийд дахин одоо энэ охины бараг төрхийн хүлээгээл ямар охин төрхөл гэж хүлээгээ яжсэн л да. Ээж нь Penelope Cruz үү те? Үгүй ээж нь болохоор Vanessa Paradis гэдэг юм. Penelope өөр хүнтэй амтулж байна уу? Тэгээд ээж нь болохоор Францын дуучин загвар өмсөөгч жүжигчин юм хүн шүү дээ те. Лили болохоор 1999 оны 5 дугаар сарын 27 оны энэ өдөр төрсөн гэхээр 26 нас хүрч байгаа юм байна. За аавч нь бол угаасаа л ийм од байсан. Тэгээд ер нь бол энэ хоёрын харилцаа 2000-ад оны хамгийн чимээгүй бөгөөд олонний анхааралд орсон юм хайр дурлалуудын түүхийн нэг байсан гэж хэлж байна шүү дээ. Тэгээд ерөөсөө албаасаар гэрлээгүй юм билэ. Тэгсэн мөртлөө 14 жилийн хоёр хамт амьдэрсэн. Тэгээ хоёр хүүхэдтэй болсон. Lily Rose бол тэдний уугай охин гэж явнаа. За тэгэхээр аавж яг яаж танилцсан юм бол гэсэн чинь 1998 онд Paris тахад танилцсан гинэ. Тэгээд тухайн үед Johnny болохоор 90 Gate гэдэг энэ киноныхоо зураг авалтаа явж исэн юм байна л та. За Vanessa болохоор тухайн үед Францын дуу хөгжмийн одоо салбарын маш том юм од тэгээд загвар өмсгч юм гахалтай эмэгтэй байсан. За ингээд хайр дурлалын романс үүсгээд 1999 онд Lily Rose Depp төрсөн. Тэгээд 2002 онд хоёр дахь хүүхэд болох нөгөө хүү Jack төрсөн юм билээ.
За гэхдээ энэ хоёр хос 2012 онд салсан гэдгийг аль биесээр мэдгдсэн. Тэгээд салтын шалтгааныг хосоос одоо энэ хоёр хосын аль нь хилээгүй нээлттэй тайлбарлаагүй. Гэхдээ ер нь яагаад салсан юм бол гэж шар хөвлөд бичдэг юм байна л да. За яагаад гэвэл Johnny Depp-ийн уух зуршилтай. Тэгээд нөгөө ажил ихтэй амьдрал нь маш их нөлөөсөн болов гэж таамаглалт ингэнэ. За нөгөө талаас болохоор энэ хоёр өөр улсад байгаа шүү дээ тий. Тийм учраас нөгөө хол харилцаа бас жоохон сэтгэлийг нь холтгосон байх гэж үздэг юм бэлээ. За эсвэл бүр зарим үед нөгөө Johnny Depp нөгөө Amber Heard-тэй харилцаа энэ үед эхэлсэн байсан ч гэж үздэг юм бэлээ. Тэгээ салах шалтгаан болсон гэд. За ямар ч хэлсэн энэ аав жирийн салснаар энэ үед бол Лили 13 настай байсан. Тэгээд ээжтэйгээ Францад өссөн ч гэсэнтэй аавыгаа бол байнга эргэж очдог ийм охин байсан юм билэ. Тэгээд яг охиныхын хувьд аваад үзэх юм бол нөгөө аав жир нь хоёр өөр улсад байгаа учраас энэ чинь нөгөө өсвөр насны амьдрал, бага насны амьдрал нь хоёр өөр улсад, хоёр өөр соёл донд, хоёр өөр орчинд нэг өсөж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол нэг одоо юу гэдэг шал өөр соёл донд ингээд нэг ийм өсвөр нас нь маш хэцүү өнгөрөөдсөн гэж өөрөө дараа нь турсан байт юм билээ л дээ. За тэгсэн чинь бага байхдаа Лили нөгөө Ишрик коли буюу нэг гидсний савханцрын халдвар авлаа. Коли гэж ярьдаг тийм ээ. Тэгээ бөөрийн дутагдалд ороод ер нь бол баг өвөхийн даван дэрлээс юм байна. Нилээн хүнд. Тэгээд энэ үед нөгөө Johnny Sweeney Todd гэдэг киноны зураг авалттай байж таарсан. Тэгээд зураг авалтаа дуусгаад 3-7 хоног охиноо ингээд имлэгт асарсан байт юм байна л та. Тэгээд энэ үе бол миний амьдралын хамгийн хар бараа өдрүүд үргэлжилж ийсэн. Охин маань одоо эдгэрх нь мэдэгдэхгүй маш хүнд хэцүү байдалтай байсан. Амар хэцүү байсан л гэж ярьсан билээ. За тэгсэн чинь 15 настай боллоо. Тэгээ 15 настай анх Каны кино наадам дээр автагаа авдыг улаан ивсээр алхсан юм ба шүү дээ энэ орчим. За ингээл нөгөө угаасаа ерөөхдөө нэг юм одоос охин ч бүр ингэ дэлхийн тавцанд гараад ирсэн. Тэгээ дараа жил нь буюу 16 настайда Chanel брендийн нүүр царай олж байгаа байхгүй юу? Тэгээ ингэ загварын ертөнцид хөл тавьж байгаа. Тэгсэн чинь Chanel брендийн нүүр царайгаар тодроод ингэ нөгөө юун дээр олонний өмнө гарч ирэн шүү дээ тий. Тэгсэн чинь энэ мөчөд бүр ингэ хөвлөлүүд бүр түүнийг ингэ үнэхээр баалж эхэлсэн. Яасан гэсэн чинь хитрхи турхай эрүүл биш харагдаад байгаа гэж шүүмжилж эхэлж байгаа байхгүй юу? 160 см орчим өндөртэй юм байна. 160-61 хавцаа. Тэгээд тухайн үедээ өөрийнхөө чинь гэрөөсөө хэлж байгаа ч гэсэндээ 38-аас 42 кг байсан болов уу гэж таамагладаг. Юу гэсэн юм бэ? 160-тай 38. Тий, одоо өндрөөрөө ер нь бол начгил гэсэн үг байхгүй би нэг 163 мурагч үлээ тий нэг иймэрхүү жинтэй. Үгүй юутай өндөртэй. Тэгсэн чинь 38-аас 42 кг-тай байсан. За ихтэй л 42 кг байсан гэж хэвлэлийнхэн бичдэг. Тэгээд юу яасан? Тухайн үед ингээл Chanel-ийн нүүр царай олгоод ингээл гараад ирсэн чинь шар хөвлөлүүд мэдээний сайтууд бүр ингээд before after гэдэг юм харьцуулт хийгээд ингээд бусад бүх одуудтай ингээд харьцуулаад 160-тай хүн ийм жинтэй байвал хэвэн гэж үздэг. Гэтэл энэ зургийг нь хараамаараа гэд бүрст амар бүр контент бэлдэж гаргасан юм байлээ л дээ. Тэгээ хүмүүс болохоор ингэсэн сошиал Johnny бүр охиндоо ерөөсөө анхаардаггүй юм шиг байна. Охиноо хооллоосоо гэл ингээд ааврын дайраал. Тэгээ Chanel яагаад ийм охиныг сонгоцсон юм бэ гэлөө Chanel руу чин дайраал ингээд сөрөг сэтгэлд бүр амар их үргэлжилжсэн. Тэгээ өсвөр насны охин чинь дөнгөж нөгөө 16 тай охин яг иймэрхүү мэдээлэл давж гарахад маш хүнд штэ. За гэтэл үнэн байдал дээр яг яасан гэдгсэн чинь Лили бүр аль хизээний анорекси гэдэг өвчнөд тэмцэжсэн юм байна. Багаасаа би асуу гэж анорекси гэдэг юм шүү гэдээ асуух гэсэн. Тий. Тэгээд би багтаа анорекси өвчнөр өвдөөд тэр үед маш хүнд сэтгэл зүйн байр байдалтай байсан. Эцсийн хүчээрээ тэмцэж дөнгөж эндээсээ өндөгөөд ингээ гарч ирж байгаа чи хүмүүс намайг буцаагаад ингээ түлхээд байна. Түлхчихсэн гэдэг ингээ өөр амир энэ тухайн үеийнхаа байр байдлын талаар ярьсан билээ л дээ. Ер нь айгу нээлттэй ярьд юм билээ. Тэгээд өөрөө ийм зүйлийг даван туулсан болохоор ч тэр юм уу body positivity буюу нөгөө нэг ийм body positivity гэдэг ийм хөдөлгөөнд дуу хоолойгоо хүргээд positivity тийм positivity тэгэнгүүтээ энэ чинь яг ямар хөдөлгөөн гэсэн чинь хүмүүсийг гаднах үс хэмжээр нь шүмжлээд байвал энэний эсрэг одоо дуу хоолойгоо хүргэдэг. Ер нь л тийм хүнний өндөр нам байна уу, тархан бүдүүн байна уу, энэгээр бити та нар шүүгээд байгаа ч гэдэг дээр айгүй идэвхтэй дуу хоолойгоо Instagram-аар хүргэдэг гинэ. За 2016 оноос эхлээд кино жүжигчин болсон. Danger, Planetarium, за мөн King зэрэг юм кинонуудад тоглож эхэлсэн. За гэхдээ л бас нөгөө шүүмжлэл яагаад гэхээр аав жир нугасаа л од болохоор энэ охин ч бүр хитрхи хурдан од олчлаа штэ. Одоо юу гэдэг лифтээр явчлаа штэ гэл ингээл үеийнх нь амар шүүмжилжсэн юм байл та. Одоо зарим хүмүүс бол ингээл бүр багасаа хичээлэл драмд сураал ингээл амар их цаг завыг од олоход зориулж яхад чи бол зүгээр ингээд нэг юм зүгээр яж байгаа л од олчлоо гэл ингээл амар атархаад идэг болтой юм аа. За гэтэл охины хувьд болохоор зүгээр тэдний охин болоод төрсөн нь буруу биш штэ тий. Зүгээр од аав ээжтэй л байгаа зү. Тэгээд Лили болохоор өөрийн ингэсэн би алдартай аав ээжтэй үнэлдэ гэхдээ тэглээгээд би шууд амжилт надад хүрээд ирчихгүй би өөрөө хичээх ёстой болтгоо энийг яагаад та нар ойлгодгүй юм бэ гэх мэтчлээ ингээд өөрийнхөө үзэл бодлыг аягүй чөлөөтэй илэрхийлдэг охин билээ.
энэ дээр харин юу гэж боддог вэ? Одоо ингээд аав ээж нь од байсан бол хүүхдүүд ингээд шууд дагаад од толчиж байгаа шүү дээ. Гэтэл ингээд өрсөлдөж байгаа хүүхдүүдийн хувьд бол ингээд од толох бол одоо зүгээр энгийн аав ээжтэй хэлдэ ажиллаж байгаа аав ээжтэй ч юм уу тий. Амар шаргуу хөдөлмөрлөж гарч ирдэг. Энэ хоёрын хооронд одоо ийм шудраг бус байдал байна гэдэг өнцөг чамд байдаг уу? Үгүй бэлгүй яах вэ? Тэр бол мэдээж хэрэг яг энэ тогоон дотор ороод ирсэн хүн амьтан танихаас авахуулаад тогооны зарчим өөрөө яаж ажилтгийг мэдж байгаагийн хувьд бол аав ээж нар бол ялтчгүй илүү төлөхөц болдог тал бол байгаа. За тэр бол мэдээж хэрэг гадна яг ийм одоо тоглоо урлагийн тоглоо орох гэж байгаа хүмүүсийн хувьд бол ингээд хажууд нь бол крандуулаад авсан юм шиг мэдрэмж төрхөн гарцаагүй байна. Тэгээд тэр бол тийм байгаа. За магадгүй тэр одоо юуг бол хувь хүний хувьд бол одоо шудраг бус гэж одоо харагдах боловч тэгэл аав ээж нь одоо тэр тогооных байгуулахаар давуу тал болчихлоо юм л та. За тэгээд ер нь бол нөгөө нэг ингэж байгаа. Өөрөө хичээх хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгээ өвнийгээ ч гэсэндээ баталсан гэж хүмүүс үздэг юм байл л дээ. Яагаад гэсэн чинь 2023 онд HBO-гийн Idol гэдэг энэ суралт гол дүр бүтээсэн юм байна. Тэгээ ингэхдээ нөгөө нэг маш олон шүүмжлэлт дагуулсан ийм дүр байсан ч гэсэндээ энэ дүрийг маш сайн бүтээсэн гэдгээрээ одоо зүгээр л нэг юм инфлюенсер охин биш те. Яг юм жүжиглэхийн төлөө төрсөн юм шүү. Жүжиглэхийн төлөө одоо ингэдэг нэг юм өөрийнхөө амьдралыг золиослохоос ч тийм буцахгүй ийм зүрх сэтгэлтэй охин юм биш үү гэдгийг нь айгуу сайн харуулад хүмүүст ер нь бол зүгээр л нэг юм Johnny Depp охин гэхээсээ илүүтэй эн чинь бас жүжигч юм байна гэдэг юм талаасаа харагдаж эхэлсэн гэж шүү. Ер нь Vanessa Paradis өөрөө бас их дурхай анорексиатай байж магадгүй шинжтэй тийм юу штэ те модель штэ те. Бүр үнэхээр турхай юм билээ. Тэгээд охинтойгоо хамт ахуулсан ингээд зурганы штэ те. Ээжийнх нь бүр шүвээсэн. Тэгтэл охин анорекситэй гэдэг ингээд турхайгаад байгаа штэ те. Гэтэл ингээд ээж нь бүр амар шүвээсэн. Тэгээд ер нь бол одоо байгаа төрх нь аавтайгаа адилхан гэж хүмүүс харах гэдсэн чи би ээжийнхэн залуугийн зургийг үзчихээ. Ээжтэйг бүр илүү адилхан юм билээ. Ээж нь ерөөсөө л баг лили байл штэ тэр шиг те. За энэ одоо Jenny мөн үү? Jenny мөн лээ? Jenny авахулсан Lisa ч юм уу. За би сайн таньдаг юм аа. Гэтэл авахулсан зураг байна те. За дэмжин ажиллагчаа танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг Campbell эмгэгний хормогтой хамт өдөр бүр ирүүлж өрөө те. Хамтран эмгэгний хормог дэмжин ажиллаж байна. За тэгэхээр эмгэгний хормог нь хүний бие шаардлагатай эрдэс тижэл амин хүчлүүдийг ихээр агуулдаг бөгөөд үүнийгээ ходоодны хүчилд өргөдүүлэлгүй цуснд шууд дамжуулдаг хамгийн гайхалтай бүтээгдэхүүн гэж явдаг. Мөн дархлааг дэмжиж мэдрэлийн эсийг тэтгэх өрөвцөл намрах үйлчилгээтэй тул эрүүл мэндийг тэтгэх шидтэй хүнс болдог. Өдөр бүр хэрэглэл үр дүн нь мэдрэгдэнэ. Аав, ээж, эхнэр, хүүхэд, нөхөртөө гэд гэр бүлэрээ өдөр бүр нэгийг ууж хөвшөрөө. Campbell брэнд нь ингэний хормогийг ямар ч холц хугацаа орцсгохчгүйгээр цоо шинээр нь таны гарт хүргэж байна. Ийм ард оргил сансар Эфес дэлгүүрүүдээс худалдан аваарай. Утасны дугаар нь 75 75 80 80 75 75 80 80. За энэ их гоё цавлгаатай гоё бүтээгдэхүүнтэй. Тийм энэний хооронд ер нь бол ингээд нөгөө нэг манайч одоо говийн тэгээ дээрээс нөгөө нэг манай хувьд ч говь болохоор ингээд айгүй удаг байхгүй юу? Зарим хүмүүс бол өдөр алга хэрглэж чаддаг юм билээ шүү дээ. Манайх ер нь бол ингээд 5 аван литрээр байж идэг. Хаяа ингээд өвөлдөө ялангуяа их хэргэлдэг байхгүй юу? Тэгээд жоохон эсгэлэн байх гэдсэн чинь энэ энэний хоорондын хувьд бол ерөөсөө эсгэлэн амтах гайгүй гоё юм л. Нэг тийм үеийн юм шиг санагдчихэ шүү. Хоол идсэн юм шиг. За гадаад хэлээр ярьсан оншуудаа тайлбарлана уу гэдэг ингэсэн байна. Нөгөө анорексийг асуугаад байна тийм. Энэ болохоор нөгөө нэг хитрхи турхай байх одоо хоолны нөгөө нэг юм нүүрснүүдийг нь ялгачаа дандаа ингээ уургаар хооллох өөрийгөө хитрхи тарган байна гэж мэдрэх тийм учраас ингээд хоолоо сойж өөрийгөө зовоож турдаг энийг л хэлж байгаа. Бүр хангалттай турсан мөртлөө л ерөөсөд нэмж турмаар нэгэд хязгааргүйгээр турах гэдэг тийм. Одоо бас нэгэн төрлийн сэтгэл зүүн бас нэг тийм онцлог юм уу те. За тэрийг хэлээд байдаг. За дараагийн мэдээлэл рүү орох уу? Тий. За 1949 он руу Америк нэгдсэн улс руу бүгдээрээ очно. Тэгэд 1949 оны 5 сарын 27-нд 20 дугаар зууны хамгийн алдартай зургуудын нэг бүтэж байжээ. За энэ бол Мэрилин Монрогийн зураг. За Мэрилин Монро 1949 оны 5 сарын 27-нд их ядарч явж. За Мэрилин Монро түрээсээ түлж чадахгүй байрныхаа түрээс харахын хот болж амжаагүйсэн. За Мэрилин Монро бол мэдээж хэрэг моделийн амьдралыг бол эртнээс сонгосон 44 онд энэ чинь 22 дугаар дайны үйлдвэрт ажилладаг байжгаад энэ цэргүүдэд зориулсан янз янзын зураг авалтан дээр зураг гаргаж хүмүүс найзууд нь зөвлснөөр моделийн ажил эхлүүлсэн гэж ярьдаг. Гэхдээ Мэрилин Монрогийн од болох зам нь бол тийм хурдан байгаагүй. Их тийм айжуугаар од болсон гэж хэлж болно. Дэлхийн тэргүүн одоо
алдартай болсон шүү дээ. Гэтэ 49 он бол хараахан дээр одоолог байсан. Гэхдээ кинонуудад жижигэн туслах дүрүүдийг бүтээдэг гэсэн ийм үе нэг. За ийм үе маш эмзэг үе байгаад байдаг. Жүжигчдийн хувьд бол за тэгэд мөнгө сайн олж чадахгүй. За ингээд ерөөс яг машина хураалах гэдэг. Энэ машин лизингээр авсан байсан юм байна л да. Тэгэд хүрээсээ төлж чаддаггүй, сарынхаа дүрээсээ төлж чаддаггүй. Тэгээд хаанаас мөнгө олох вэ гэж бодож хагаад яхаар шийдсэн бэхээр Том Келли гэдэг зурагчин дээр очиад нүцгэн зураг авахулахаар шийдсэн байгаа юм. Яг тэгэхээр яг өнөө маргаашгүй л мөнгө хэрэгтэйсэн. Хамгийн хурдан мөнгө олох боломж нь Том Келли гэдэг найд нөхдүүд нь зөвлөл ийм нүцгэн зураг хийх боломжтой юм гэж зар хайж хагаад энэ хүн дээр очиад хэдэн доллараар авсан бэ гэхээр $50 нүцгэн зураг, бүтэн нүцгэн зураг, бүтэн нүцгэн зураг авахулсан. За тэр нь ийм улаан дэлхийн хамгийн алдартай сүлд болсон бүгд гарч лээсэн баг. Улаан ийм давуун дээр зураг авахулсан. Том Келли өөрийнхөө их нэртэй хамтын зургийг авсан бөгөөд түүний нэрийг хилцээж хэлэхгүй. Моно Монро гэдэг нэрээр гаргана гэд амлаад тэгээд угны зургийг авахулсан байт юм байна. Энэ зургийг өстө одоо л харж ийн гэсэн байна. Би ч гэсэн одоо л харж байна. Тийм үү? За энэ зураг энэ чинь бас айгүй амар зураг ба шүү дээ, тий. Маш их олон хүмүүс амьдралыг өөрчилсөн зураг гэж хэлж болно. За энэ манай найруулагч ашгүй нөгөө зарим хэсгүүдийг хаачиж. Ерөнхийдөө бол ийм зураг авахулсан. За тэгээд Мэрилин Монро инхүү одоо $50 гэдэг чинь одоогийн Монгол мөнгөлөө инфляцийг бүгдийн тооцоод үзвэл нэг 2,500,000 төгрөг юм байна. За тэгэхээр бүгдээр ингээ баримжаал бол 2,500,000-аар л одоо ингээд маш том эрсдэл хүлээсэн байгаа байхгүй юм чинь. Чи одоо бас жүжигчин болох гээд байдаг. Тэнгүүд нүцгэн зураг авахулчвал ер нь тэгээд карьер навс ундаг ийм тохиол байдаг. Гэтэл яалтчгүй ингээд зураг авахулсан. За энэ нь ингээд хожимо ил гарч ирж таарнаа. За нөгөө юу гэдэг үлээ нэг янз янзын тойрол байвал яалтчгүй л буцаж ирнэ гэдэг шиг одоо энэ асуудал нь хожимо гарч ирсэн. Яг тэгэхээр 1950 оноос Монрогийн ердөө жилийн дараа Монрогийн карьер дэлбэрсэн гэж хэлж болно. За Монро ингээл том гэрээнүүдэд зураал 50-52 онд маш чухал кинонууд дээр туслах дүр бүтээсэн. Гэхдээ энэ туслах дүрээрээ олныг юм ховсцсон гой дүрүүдийг эсгүүдийг гаргаж ирснээр 53 онд одоо яг юу одоо эд одоо буудгийн тооноор хамгийн том гол дүрүүдээ аваад яг явж исэн чинь за энэ зургууд нь ил гарч эхэлсэн. Яа гэхдээ ямар амар гой зургууд юм бэ тий. Би Монрогийн ч одоо нөгөө ингээ бусад зургуудыг нь харахаар ерөөхдөө нэг юм жоохон хөсгөрдүүтэй ингээд нэг юм жоохон хариунтай өөрөө ч гэсэндээ тэгээ тэрийг хэлээд идэг шүү дээ. Эмэгтэй хүн жоохон хариунтай ах зүгээр мөр. Энэ зурган дээр бүр амар гой битээ тэр яг голынхан зургийг хартаа тэр хүл мүл бүр яа амар гой битээ юм шүү дээ. За харин энэ ч одоо яг эд бүр 22 настай байна уу да. Жинхэнэ нөгөө эд насн дээр байсан Монрогийн зураг. Тийм ээ. Тэр үедээ бүр па байсан юм шүү дээ л гэж харин тийм юм байна. За ингээд энэ одоо зургийг эхлээд яасан бэ гэхээр календар гэж байдаг шүү дээ тийм. Ийм зорилт ийм календаруудаар хэвлэгдээд маш их гарсан байгаа юм. За энэ бүр хэдэн сая одоо яасан ширхэг борлогдсон. Гэхдээ энийг мэдээж хэрэг Golden Dreams гэдэг юм календар дээр. За тэгэд энийг нь Монро гэж бол хүмүүс хараахан таньж амжаагүй байтал өөрөө одолчиж. Өөрөө одолчхор чинь зарим хүмүүс ингээ ажигч хүмүүс харж янзсан. За тэр ажигч хүмүүсийн нэг нь бол Хью Хефнер байсан байна. Playboy. Хью Хефнер гэдэг нөхрийн одоо энэ Playboy гэдэг бизнес бүтсэн шалтгаан Монро гэж хэлж болно. Тийм шүү дээ. Угаасаа баг Монрогийн авсных нь хажууд чанарлуулсан шүү дээ өөрийгөө. Харин тий. Энэ Хью Хефнерийн амьдралыг өөрчилсөн зураг энэ өдөр бас бүтчихсэн гэж хэлж болно. Ягаад тэгэхээр Хью Хефнер Монро мөн байна гэдгийг таньчаад энэ чинь одоо од болчихж шүү дээ. 53 он супер гол дүрүүдийг бүтээсэн чинь Хью Хефнер чинь нөгөөд чинь энэ зураг чинь нөгөө Монро юм биш гэж Том Келли дээр очиод $500 төлөөд эрхийг худалдаж авч байгаа. Ингээд Playboy-хон анхны одоо дугаарыг гаргаж ирсэн. Playboy нүүрэн дээр хиний зураг залгарсан, аль зураг залгарсан гэж бодож байна. Энэ зураг залгарсан байна. Энэ зураг залгарсан байхгүй юу? Тэгээд Playboy хэдэн сая Playboy хэдэн сая ширхэг борлуулагдсан гэж болно. Хью Хефнер зөвүүн гар заяа. Зөвүүн 53 он супер одод кинонууд гараад яг эд Монро гэж юм бэ гэдэл бүгд сонирхож байгаа. Энэ үед нь Playboy 53 оны 12 сард дугаар гаргаж ирсэн. Яг эд галуун дээр нь мэг гэж гаргангууд хүмүүс чинь Монро жигийн зураг гаргадаг юмэр гэл хил амны байлна гэдэг. За энэ Fox гэдэг компанид гэрээ байгуулсан байсан. За Fox-ийн одоо яг продюсеруудын одоо юу яасан гэдэг одоо нөгөө хотодны хөрчил хилж ялгархаар уудаг юм бахан дутагдж эхэлсэн гэдэг. Баахан менежерүүд ч стресстэй л ерөөсөө амар стресстэйсэн асуудал болсон гэж байна. За Монро
энэ асуудлыг мэдээж хэрэг хүмүүс түүнээс олноороо асуусан. Яагаад та ингэж асуусан бэ гэх. Монроо янз янзын хариулт хэлж болно л да. Одоо манай магадгүй Монголд ч юм уу би биш ээ. Ингээгүй. Янз янзын шалтгаан хэлж болно. Гэтэ Монроо тэгээгүй. Монроо би их хөлсөглөн байсан юм аа. Охин хүүхч нь хоол идэх хэрэгтэй шүү дээ. Гэж яг хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл Монроо энэ үед карьерийг ингээд бушиж болох байсан үе яагаад. За худлаа хэлээл эсвэл янз янзаар байсан бол хүмүүс дургу болол унах байсан. Гэхдээ Монрогийн энэ хариулт хүмүүс чин сэтгэлээсээ байгаа хүмүүст үнэхээр их таалагдсан. За зарим хүмүүс Мэрлийн Монро одоо ингээд Америкт супер одолцсон. Дэлхийн хэмжээний од болох. Энэ зураг магадгүй нөлөөсөн ч гэж ярьдаг. Муухар биш сайнаар. Өөрөөр хэлбэл Монрогийн тэр жинхэнэ цаад мөн чанарыг харуулсан тулгаж штэ ингээд тулгаад ингээд бүгднийг юу одоо булан шахаж агаад ингээд түүний жинхэнэ мөн чанарт орчиж байна. Тэгэл айхгүй. Тэмээ би тэгсэн тэгээд ингээд зураг авалцсан маа гэж хэлсэн. Маш олон хүмүүсийн хайрыг татсан гэж хэлж болно. За ингээд нөгөө фокусын хүмүүс чинь стресстэй байсан бол жинхнээсээ Монро бүр алдар нэрт гарсан гэж хэлж байна. За зарим хүмүүс ингэж тайлбарладаг. Монро яагаад ийм супер болсон? Энэ зурагтай холбоотой. Энэ зураг гараагүйсэн бол энгийн л нэг одоо юу их жүжигчин байх байсан. Харин энэ зураг гаргаснаар жинхэнэ утгаараа 20 дугаар зууны секс символ болсон юм а гэж ингэж ярьдаг. Тэгэхээр хүний хувьд айлан гэдэг бас сонирм байгаа зү. Санаандгүй хийсэн алдаан те санаандгүй хийсэн алдан хожим хэрэг тэр ингээд буцаал одоо үүсдэх үлийн даваан дээр гэдэг шиг тэр асуудалтайгаа эргээд болж штэ. Тэгэхээр энийг бол би нэг ямар алтаа гэж бодохгүй байна уу. За Монро юу баттай вэ гэхээр Монро энэ үед дараа нь энэ асуудалтай харамсч магадгүй гэдгээ мэдчихсэн, айжсэн энийг хийя гэж бодоод хийгээгүй. Яг тэгвэл зөвхөн жүжигчин болъё л гэж бодож байтал ийм асуудал төр тулж ирж исэн байгаа юм. За ингээд энэ зураг хоёр хүний амьдралыг өөрчилсөн. Нэг нь Хью Хефнер, за Playboy гэдэг бүр зүгээр л энэ зургаар бүхэлд нь бизнес үүссэн гэж хэлж болно. Дэлхийн бас хамгийн алдартай брэндүүдийн нэг. За нөгөө талаар Монро өөрийнхөө зүгээр л нэг жүжигчин босож жүжигчдээс зааг авсан нүүдэл олсон юм а гэж хэлж байна. Тийм ээ тий. Тасарсан гэх юм уу? За зүгээр ингийн байдаг л нэг жүжигчин байдал яг өөрийнхөө мөн чанар яг энэ бие авч байгаа байдал үнэнгээс хэлж байгаа байдал зэрэг нь. За тэгээд тачаангу байдал нь энэ хүү түүнийг одоо 20 дугаар зууны хамгийн ташаангу хамгийн тасарсан гэхээр 20 дугаар зууны айкон гэж ярил л да. Хамгийн супер одууд гэвэл Монро ялтчгүй бусдаас тасарч орж ирээд байдаг шалтгаан магадгүй энэ зураг юм. Тэгэхээр нөгөө хүмүүс ингээд нэг тийм үнэнд аягүй дуртай. Тэгээд үнэн байхаар тэрийг нөгөө юу ч гэсэн хүлээж авч болж байгаа нэмэр гоё байгаа сте тий. Энэ надад бүр үнэхээр гоё. Нэрнгээсээ ингээд зүгээр өлсөж өвчээсээ орондоор бол $50 чамаагүй тэгээ зураг авахулаад машиныхаа лизингийг төлөлдөө тий. Яа хамтран ажиллагчаа танилцуулах. Манай нэвтрүүлэгтээ дэлхийд танигдсан тэргүүн чанар хямд үн та аваргуудын багтныг дээр өрөө те Максис дугуй хамтран ажиллаж байна. За Максис дугуй шинэ дугуйнууд буусан байгаа. За ингэж M80-аар M90-аар дугуй болон бүх Бартац замын 2025 оны үйлдвэрлэлийн дугуйнууд бууж байгаа. За тэгэхээр бүх төрлийн зуны дугуйн дээрээ нэг хэмжээс дээрлэхэд 2-3 өөр төрлийн хээтэй өөр загварын дугуйнуудыг санал болгож байгаа юм. За тэгэхээр бүх замын төгс зохицол Максис дугуйг танилцуулах юм. Bravo AD771. За энэ дугуй нь хот ба хөдөөгийн замд алин данж төгс зохицдог хослмол хэрэглээтэй юм дугуй нь асфальтын зам дээр за шавар дээр шороотой Бартац зам алийг нь нөхцөлд одоо зариулагдсан ийм дугуй байна. Suzuki Jimny болон Toyota RAV4 хэрэглэгчтэй зориулаад Racer AT781 гэдэг энэ шин төрлийн загварын дугуй бууцсан байгаа юм билэ. Тэгээд энэ нь болохоор засмал зам дээр илэгдэл бага, дуу чимээгүй, хэрэглээний насжилт маш өндөртэй, машины явдал зөөдрүүлдэг Бартац замын үзүүлэлт сайтай, нарийн хийцлэлтэй, минимал хийтэй дугуй гэж байгаа. За тэгэхээр Максис дугуйны хувьд ер нь зуны дугуйгаа солиулж амжаагүй солиулахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол манай нэвтрүүлгийг сонсож байгаа тохиолдолд эсвэл манай лайвыг үзэж байгаа тохиолдолд манай лайвын доотлол тийм купон код гэж гарсан байгаа одоо Максисын баннер дээр таны амьдрал хүч нэмнэ Максис дугуйг бичсний доотлолд купон код гэж цагаанаар бичсэн байгаа улаан дэсгэр дээр. За энэ код болохоор 258 830 531 техник гэсэн код байгаа. Энэ кодыг та лайв үзээгүйсэн ч гэсэндээ утсан дээрээ тэмдэглэж аваад тэгээд дугуйгаа 5% хөнгөлтөөнөр авах боломжтой болж байгаа. Эмжээл радиог сонсоод ирсэн хөнгөлөлт эдлэнэ гэд. Ямар гоё юм бэ. За тэгэхээр Максис дугуй Улаанбаатар хотын 15 гэрээ салбараар худалдаалагдаж байгаа. Хөдөө орон нутагт 3 салбар байгаа. За гэрээд борлуулагч нэг дурдсан Сузукигийн агуулгад зарж байгаа. Ярмагийн Ном моторт байна. Ярмагийн Омерто болон Мөнх хадад байгаа бол Эрдэнэт аймгийн Дүрийг үржин 4 Засваргийн төв Баян Онгор аймгийн одоо
богд засварын төв топ моторсууд зэрэг газруудад худалдаалагдаж байгаа. Харин утсаар холбогдъё гэвэл 95.6 55 33 95.6 55 33. За, Maxis Mongolia гэсэн Facebook хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Манай нэвтрүүлэгтээ дэлхийд танигдсан тэргүүн чанар хямдунд та аврагуудын бахныг дээрээ гэсрээд Maxis дугуй хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Зя. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За одоо хэдүүлээ Блипигийн талаар мэдье. Ер нь аргун өөрөө үзт юм уу танаа хүүхдүүд үзэж байгаад мэдчихв. Хүүхдүүд л үзчихсэн л да. Сүүлд бол Блипи үзэхэ болсон. Чи ер нь ингээд яг наснасаар бүр яг ингээд бүр цагаар бараг 7 хоногийн наривчлалтаагаар юм уу. Эхлээд ингээд юу үзнэ, Кокомелон үзнэ, дэгж яагаад ингээд өөрөө өмнө. Тэр дунд нэг 3 насны үед л Блипи үзчихсэн. Орж ирд юм шиг л шүү дээ тий. За YouTube платформоор дамжуулаад дэлхийн сая хүүхдүүдэд боловсролын гэрэл асаасан юм интернет үеийн багш гэж хэлэх юм уу Блипи гэж байгаа. Тэгээд энэ хүний жинхэнэ нэр нь бол Стивен Джон гэдэг юм нэртэй юм байлээ. 1988 оны 5 дугаар сарын 17-нд Америк нэгдсэн улсын Вашингтон мужид төрсөн. За тэгэхээр өнөөдөр 37 нас хүрч байгаа ийм хүн байх нь. Ер нь хүүхэд ахта өөрөө тоглоом машинд их дуртай. Тэгээд малгай, дуулганд аягүй дуртай байсан юм бэ. Тэгээд том болоод ер нь бол газ өнөөгч эсвэл жолооч болно гэж боддог хүүхдээ ч л дээ. За гэхдээ энэ мөрөөдлөө бол биелүүлж амжаагүй. Залуудаа тийм арм инженер чиглэлийн чиглэлээр баг зэрэг ингэж нөгөө нэг ажилласан. За ингэ явж яснаа түүний амьдралын зам нь YouTube руу хөтөлсөн. За блогер болно гэд. За 2014 оны тухай ярьж байгаа. 14 онд Стивен Джон YouTube дээр Blippi гэдэг юм сувгаа нээсэн. Тэгээд түүний зорилго болохоор хүүхдүүдэд боловсрол олгох. Гэхдээ тун хөгжилтэй ийм байдлаар боловсрол олгох нэг тийм боловсрол гэхээр нэг тийм амар уйдгартай байх албагүй шүү дээ тий. Айгүй хөөрхөн хөгжилтэй замаар. За тэгээд ингээд яаж эхэлсэн гэхээр нэг юм улбар шар болон хүүхөнгийн малгайтай. За тэгээд яг тэнтэйгээ адилхан юм хүүхөнгийн цамцтай. Тэгээд нэг юм энийг юм сэлсэн нэг айгүй гоё нэг юм цоглог залуу контент хийж эхэлж байгаа. Тэгэл одоо жишээлбэл бульдозер гэж юу байдیں۔ Өнгийг хідүүлээ ялгаа сурыг, амттын фермер зочлыг гэл айгүй хөөх юм контентууд ингээ хийгээд эхэлж байгаа байхгүй маш энгийн байдлаар. За тэгээ энэ видеонууд нийтдээ 15 тэрбум гаруй хандлттай гинэ өчигдрийн байдлаар. Тэгээ ингэж байгаа Netflix, Hulu, Amazon Prime дээр бүр ингээд гараад дэлхийн хүүхдийн салбарын одоо хамгийн том тоглогчдын нэг болсон ийм залуу байна л та. За тэгээд YouTube руу нороод үзлээ. За одоо манай бага насны хүүхдүүдтэй аав ээжүүд бол энэ залуу сонирхож магадгүй. Тэгээ Blippi Educational Video for Kids гэдэг юм хуудастай 24.6 сая даагч байна. Өчигдрийн байдлаар 24 сая даагчтай. Тэгээд 1400 гаруй бичлэг оруулсан байна. 1.4K гэсэн билээ. Тэгээд ямар их бичлэг вэ гэж бодсон. За Blippi-гийн нөлөө юу байсан гэхээр маш олон хүүхдүүд бол амтан хийх, тоо өнгө цэргийг ингээд түүний видеогоор дамжуулж хүүхдүүд сурдаг тийм ээ. За энэс гадна эцэгчүүд Blippi-г үзүүлсний дараа хүүхдүүд нь ингээд асуулт асуудаг болсон гинэ. Аваа энэ яагаад ингэж байгаа? Ээж энэ яагаад ингэж байгаа? Ингээд аягүй асуудаг болсон. Хүүхдүүд ер нь асуухал юм бол нөгөө тарих хөгжлөө сөөр гэдэг байгаа шүү дээ. Аргунаас нэг юм асууя. За. Хүний өнгөрсөн түүх ер нь хэр чухал вэ? Өнгөрсөн түүх хэр чухал вэ? Тий. Одоо жишээлбэл архиун энэ ажилд орохоос өмнө нь юу хийж исэн хүмүүст хэр чухал санагдах бол? Тэр ч одоо тоогоор үнэлэх юм 1-10 гэх юм уу? За тэгээ хайцангуул зүйл юм шиг надад сонсогдож байна л да. Зөвөр ямар нөхцлөөсөө л хамаарах байх. Одоо би бол одоо яг тийм үгүй гэдэг асуултаар асуувал одоо тийм л чухал гэж хариулж. Чухал гэж хариулах уу? Одоо жишээлбэл би ажилд орж ирэхээс өмнө нэг тийм одоо юу гэдэг амар бүтэхгүй замаар явж байгаад орж ирсэн хүн байвал тэр чамд хэр чухал вэ гэсэн үг шүү дээ. Чухал байлгүй яах вэ? Тэр ч одоо хүн одоо яваад ирсэн зам чинь тэр хүн ирээдүйд ямар болох вэ гэдгийг бүрэн илэрхийлнэ шүү дээ. Би ч одоо ядаж статистикч тэгээд өмнөх түүх бүгдийг ингэж яагаад ингэж форкаст хийдэг байна. За тэгвэл нэг юм басан. 2019 онд хүмүүс Blippi-гийн жинхэнэ нэрнийг нь олж мэдэнгүүтээ түүний өмнөх видеонуудад анхаарал төрсөн. За 14 онд блогер болсон гэдэг байгаа шүү дээ тий. Насан туршид зориулсан юм хошин шогийн бичлэгүүд хийдэг байсан юм билэ. Одоо өөрөө хүүхдийн сув руу орохоос өмнө гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө нэрд гараад ингээ бүүн болоод эхлэгүүд нөгөө хэвлэл мэдээллийнхэн чинь мэдчихлгүй яах вэ? Тэгээ түүний өмнөх бичлэгүүд нь буцаад ингээ цацагдаад эхэлсэн. 2013 оны очимд Stacy Grossman гэдэг юм нэрээр хошигнол хийдэг байсан. Тэгээд ингэж ачаач тийм пранк маягийн гэхдээ нэг энэ дундаасаа Harlem Shake Poop гэдэг нэртэй энэ видео нь бүр ингэж бүүн болсон заяа. Яасан гэхээр ингэж нэг юм найз одоо юу гэдэг энэ юун дээрээ бичлэг дээрээ хувцас ингэж тайлаад ингээд 0 мол ингээд сууж байгаа юм л та. Тэгээд дотны найзынхаа биен дээр ингээд бийцэх үйлдэлийг ингээд харуулж байгаа. Одоо өөрөөр хэлбэл энэ нэг тийм жоохон бүдүүлэг ийм илэглэл байсан байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс энэ контентыг бүр ингэж ухаж гаргаж ирээд
Тэгээ бүр ингээд үнэхээр их баасан. Одоо юу гэж байгаа ингээд тэгэхээр одоо үнэхээр энэ сүүлийн үед ингээд нэг тийм хүүхдийн ингээд гинэн цайлган хошиг ингээд ийм хийгээд исэн чинь эн чи яг үнэндээ суурь нь бол нэг юм муухай заваан бүдүүлэг нахаалныг гэдэг ч юм уу тий ийм л залуу байсан юм бэ штэ гэдэг ч юм уу. Тэгээ эцэг эхчүүд эргээд нөгөө нэг Филиппигийн сувгийг хүүхдүүдэд үзүүлэхээ болж эхэлсэн гэж юм л та. Энэ бичлэгийн цацагдаж эхэлснээс хойш. Тэгээд өөрөө бол яг энэ бичлэгээ устгацсан юм байна. Тэгээ устгасан ч гэсэндээ зарим хүн бол хүүхдийн дүр бүтээж ийж одоо өмнө нь тийм зүйл хийжсэн үнэхээр цохимжгүй маа гэжсэн. Тэгээд өөрөө хэлэхдээ болохоор өнгөрсөнд хэм байх нь нэг тийм чухал гэхээсээ илүү одоо хэм байгаа надад илүү чухал байна гэдэг ийм хариултыг хэлсэн юм байна. Тэгээд би өчигдөр энийг нь сонсчоод өнгөрсөнд байх нь харин одоо чухал байд юм болов байдгүй болов хүн гів гэдгийг ингээд нэг юм өөрчлөгдөх халхам амьдралд нь нэг юм өөрчлөлтийн цэг мэд эргэлт гэж гарч ирд юм болов гэж бодох шиг жоохон нэг тийм айгуу гүнзгийгэр өнсөн. Тийм тэгээд ямар ч хэлсэн нэг тийм арга олсон юм шиг надад санагдсан. Өмнө нь ингээд нэг тийм жоохон бүдүүлгдүү хошин бичлэг хийгээд ерөөсөө явахгүй байсан бол арай өөр салбар руу орж ирээд үнэхээр энэ ч одоо дэлхийд даяар бүүн болж шүү дээ. Би энийг шүү дээ саяны цэгцгийн тавьсан асуултыг номероор тамаар одоо жишээн дээр үзмээр байна л да. Өнгөрсөн хэр чухал вэ? Өнгөрсөн чухал. Гэхдээ алдаа гаргасан байж болно. Тэрнтэйгээ яаж харьцаж байгаа нь монорогийн жишээн дээр харагдаж л да. Энэ өнгөрсөн чухал уугүй юу гэхээсээ илүү хүн хамгийн чухал зүйл нь юу вэ? Хүн ер нь юунд дуртай юм гэхээр үнэнд дуртай тийм ээ. Яагаад монороо энийгээ даваад гарсан гэхээр үннээ хэлж чадж байгаа гэдэг чинь энэ одоо өнгөрсөн ямар бах нь магадгүй баг илүү үнсэнтэй ч болгож болж байна те. Хүний карьерийг. Бараг үнэн байгаа зү те. Тэр утгаараа зүгээр ингээд өнгөрсөн энэ тэрийг гэхээсээ илүү үнэн байх нь хамгийн чухал юм байна л гэж би зүгээр бодлоо. Тийм. Тэгээд алдаа хүлээмжшүүрч чаддаг байх бас айгүй зүгээр юм шүү те. Үнэн хэлж чаддаг байх те. Тийм. Тэгээд үннээ хэлчих юм бол тэрийг алдаа гэж бодох уу бодохгүй юу гэдэг чинь нөгөө нэг нь харьцаж байгаа хүмүүсийн сонголт болчихж байгаа. Одоо монорогийн хувьд бол би тэрийг бол алдаа гэж харахаа болчихж байгаа байхгүй юу? Алдаа гэж юусоо бодохгүй. Харин энэ хүн болохоор жишээлбэл өнгөрсөн хин байх нь чухал гэхээсээ одоо хин байх нь чухал мохол гэдэг ингээд нэг юм гүрийгээд байгаа болохоор нэг тийм ерөөсөө нэг тийм хөмөр юм шиг санагдахгүй байна. За Филиппи 2021 онд сүү тавьсан юм билээ. Тэгээ 2022 онд ага болжээ. Тэгсэн чинь нөгөө бага насны хүүхдтэй болсон цагаасаа эхлээд Филиппигийн зарим дугааруудад Filippis Baby гэдэг нэг юм шин дүр орж ирсэн байна. За. Тэгээ энэ хүмүүст айгүйх таалагдж байгаа гинэ. Тэгээд Filippi Wonder гэдэг нэртэй 3 дахь хүүхэлтэй ийм цуврал хийгдэж байгаа шин дүрүүд нэмэгдсэн байгаа юм билээ. Одоо ингээд үздэг хүмүүс байх юм бол Filippis Baby орж ирсэн биш үү? За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэг хүндрэлөх болсон байна. Манай өнөөдөр дэлхийд өнөөдрийн нэвтрүүлэгтээ зажил хож өрөөтэй орбит хамтран ажиллаа. За дэлхийд танигдсан тэргүүн чанар хямд үн аврагуудын багт нэгдэр өрөөтэй Максис дугуй хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.